Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай 20 ангийн үйл ажиллагаатай өнөөдөр аймгийн засаг дараагац жаргал болон холбогдох албаны төлөөлөл танилцлаа. Өмнөх онуудад аймаг орон нутгаас тус ангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өвлөө хөлөмж нэхий илдэх боловсруулах цэгийн тоног төхөөрөмж, хүмүүжигчдийн гал тогооны тоног төхөөрөмжийг нийлүүлж олон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажилласан байна. Тэр дундаа нэхий боловсруулах илдэх цэгийн тоног төхөөрөмжийг нийлүүлснээр хүмүүжигчид ажлын байраар хангагджээ. 20 халын эдэл буй хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх хүрээнд нийт шаардлагатай байсан өвлөө хөлөмж, амрах сандал, телевиз, ус зэвшүүлэх зэргийг аймгийн засаг дараагац жаргал шийдвэрлэж олохоор боллоо. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүмүүжигчдийг нийгэмшүүлэхэд анхаарах, ажлын байрын хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлуудад хамтын ажиллагаа өргөжүүлэхээр боллоо. Тэгээд тус ангийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг цаашд өргөжүүлэх, за 20 хал эдэлж байгаа хүмүүжигчдийн ахуй нөхцөл, за ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр аймгийн засаг дарга болон удирдлагуудтай хамтран ажиллах ийм шийдвэр төрлөө. Мөн өмнөх онд хийгдсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг дэмжихэд бас хөрөнгө оруулалтыг бас асуудлыг шийдэх. Хамгийн гол нь ялж байгаа оргидогч хүмүүжигчдийн нийгэмшүүлэх ажил дээр хамтран ажиллах тал дээр бас анхаарал хандуулах авс илэрхийллээ. За тус анги нь бол хаалттай хорхон гэж явдаг. За мөн дархан сэлэнг энэ хойд бүсийн хүмүүжигч нар бас энэ тус ангид хүмүүждэг. Тэгээд энэ дархан улаан аймгийн иргэд бас энд хүмүүжиж байгаа. Тэгээд эдний нийгмийн боловсрол, за тэр эргээ суллагдах хүртэл нь нийгмийн анхаарал, сургалт дадлага бүхий л үйл ажиллагаанд нь анхаарч хамтран ажиллахаар болж байна. За мөн тус анги албан агчдынхаа ахуй нөхцөлийг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоод нөөц болцоонд тулгуурлан олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.